Улсын дээд шүүх та нарын өгсөн одоо маргалагч талуудын өгсөн бичгүүд хариу өгч байгаа. Тэн дотор агуулга нь ганцхан л байгаа шүү дээ. Намын чинь дотоод асуудалд оролцохгүй. Та нар нэг албан бичгээр нэг тамхтай нэг дарга оруулаад тэгвэл бид нар бүтгэл өгөх гэж байгаа шүү дээ. Тийм учраас энд одоо асуудал шийдэх нь ямар ч утга учиргүй маа гэдгийг бас та бүхэнд хэлье. Тэгээ маргалж байгаа талууд хоёулаа Монгол Ардын намын дарга нар дээр очиж манай намын даргын асуудлыг шийдэж өгөх гэдгээ болох хэрэгтэй. Тийм ч учраас энэ эв нэгдэлтэй ардсан нам гэж 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулад намын их хурлыг эв нэгдлийн их хурлыг зохион байгуулад өгөө. Энэ одоо намын их хурлаараа намын даргын болон бус дүрмийн асуудлыг шийдвэрлээд өгөө гэдэг ийм зүйлийг санаачлаад явж байгаа. Өөрсдөө л эвтэй бай. Хин нэгнэр хэрүүлээ битгий шийдвэл ардсан намын даргын асуудлыг, тамгын асуудлыг ардын намтай алдчихаж авдаг байхгүй да. Ардын намтай хилцэж авдаг юм аа. Ажлын хэсэг байгууллагууд өөрсдөө уучраа бол л доо. Юу их хурл вэ? Юу ажлын хэсэг вэ? Болцгоо та нар. Өөрсдөө дотроо уучраа бол нэгэндээ буулт хий. Олон мянган гишүүд чинь хараа сууж байгаа шүү дээ.